Энэ бол 100 төгрөг. Энэ 100 төгрөг хоёр эзэнтэй. 51 төгрөг нь монголчууд биднийх, 49 төгрөг нь Оросын холбооны улсад байсан. Энэ 100 төгрөгөө бид бүхлээр нь өөрт ашигтай зүйлд дур мэдэн зарцуулах боломжгүй байсан. Тэгээд бараг 3 жилийн өмнө энэ 100 төгрөг бүхлээрээ монголчуудын болсон. Орост байсан мөнгөний маань тал Монголд ирсэнд монголчууд бид уурлаад байгаа юм. Улаанбаал товчтой нэвтрүүлэг 19 дэх дугаартаа та бүхэнд энэ талаар хачиргүй тайлбар гэлье. Монгол улсын засгийн газрын хэрэглэх газрын дарга, Монгол улсын сайд өөрөө хүчний тусгай ажиллагааг удирдсан 2 дахь тохиолдол энэ 7 хоногт Эрдэнэт үйлдвэрт боллоо. Тайлбар нь Эрдэнэт үйлдвэрт үүсэж байгаа маргаантай асуудлыг шийдэх үүрэг өгсөн засгийн газрын 91-р тогтоол. Эрдэнэт үйлдвэр дээр үүссэн маргаан гэдэг нь Эрдэнэт үйлдвэрийн Оросын талд байсан 49%-ийг 3 жилийн өмнө засгийн газар хууль зөрчин Монголын зэс корпорацид болгосон байж болзошгүй гэх хардлага. Яагаад хардлага гэж хэлж байна вэ гэхээр өнгөрсөн 1000 хоногт Монгол улсын хууль хяналтын байгууллага шүүх аль хэдийн арга хэмжээ авчих боломжтой хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл 49%-ийг Оросын талаас худалдаж авсан компанийг хууль зөрчсөн гэх шүүхийн шийдвэр гараагүй байгаа юм. Гэтэл манай засгийн газар хууль зөрчсөн гэж үзээд Эрдэнэт үйлдвэрт очиж онцгой дэглэм тогтоолоо. Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол улсын засгийн газарт эрх олох тухай хуулийн 1-2 дугаар зүйлийг үндэслэн Монгол улсын засгийн газраас тогтоох нь. Улс орны эдийн засаг санхүүгийн үйл ажиллагаанд нэн чухал үүрэг бүхийг Эрдэнэт үйлдвэрт үүсэж байгаа маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг цаашд хангуулах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан Эрдэнэт үйлдвэр хувьцат компанийн үйл ажиллагааг засгийн газрын шууд хяналтанд авч 6 сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосгоо. Засгийн газарт хувийн өмчийг хураах хуулийн эрх байгаа. Ерөнхийлөгчийн томын газрын даргын тайлбарыг сонсъё. Тэгээ ийм нөхцөлд бол онцгой дэглэм тогтоох нь зөв гэж үзэж байгаа. Хууль бол хүчинтэй байгаа. Манай улсын хүчинтэй хуулийн жагсаалтанд байж байгаа. Цаашдаа ч гэсэн энэ хууль хэрэглэгдэх тийм объектууд гарах байх гэж бодож байгаа. Яг л юу ч болж болно. Бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын 1991 онд баталсан засгийн газарт эрх олгох заалт бүхий хуулийг өнөөдөр хэрэглэж байгаа юм. 1991 он гэдэг бол Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдахаас өмнөх гэсэн үг. Өөрөөр хэлбэл ардчилсан нийгэм чөлөөт зах зээлийн эдийн засгийн бодлогод шилжихээс өмнөх хүнд хэцүү үеийг даван туулахад чиглэсэн энэ хуулийг өнөөдөр ашиглаж байгаа юм. Энэ хуулийн заалт тухайн үеийн бүх зүйл дутуу дулмиг байх үед буюу эдийн засаг, ард түмний амьдрал хүнд хэцүү байх үед бүр онцгой шаардлага үүсвэл зохицуулах зорилготой. Хуулийн заалтыг хэдүүлээ харъя. Улс орны эдийн засгийн байдлыг докторжуулах шаардлагатай шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлж байх болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол улсын баг хурлаас тогтоох нь. Улсын эдийн засгийн амьдрал хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримтлагдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож харьяалал гаргацахгүйгээр өөрийн шууд хяналтанд авч ажилуулах эрхийг Монгол улсын засгийн газарт олгосоо байна. Товчхондоо улс орны эдийн засаг ард түмний амьдрал хэцүүдвэл нөлөө бүхий тэр том үйлдвэр байгууллагуудыг хэнийг ч байсан улс хүчээр хурааж аваад захиран зарцуулах эрхтэй гэсэн. Гэтэл өнөөгийн манай засгийн газар эдийн засаг тогтмол өсч ард түмний амьдрал элтэд дээшилж байгаа гэж итгэлтэйгээр мэдээлсээр байгаа. За Монгол улсын эдийн засгийн өсөлт бол өндөр байгаа. Та бүдээрээ мэдж байгаа. Эхний одоо хагас жилийн гүйцэтгэл гарсан эдийн засгийн өсөлт бол 6.3% өсөлттэй. За гадаад худалдааны хэмжээ бас нэлээд нэмэгдсэн, экспортч нэмэгдсэн, орлого импортч нэмэгдсэн ийм байдалтай. Эхний 7 сарын гүйцэтгэлийг аваад үзэх юм бол төсвийн орлого 589 тэрбум төгрөгөөр давж одоо биелж явж байгаа гэдгийг би энд онцолж хэлмээр байна. Эдийн засаг сэхээний дасгаас гарчихсан
Ард түмний амьдрал мэдгэдэггүйц дээшлээд байгаа ч ийм алхам хийж байгааг хараад нийгэмчлэл эргэн иржээ гэж учир мэдэх олон хүн хэвлэл мэдээллийн хэрэгслэр хэлж ярьж байна. Монгол улс 70 жил яг энэ зарчмаар явж ирсэн. Бүх баялаг төрийн өмч, төр өмчөө захиран зарцуулна. Ард түмэн төрд үйлчлэнэ. Хариуд нь дарга нар тэдний гэр бүлээс бусдыг нь хоёр идэвлэхгүй, хоосон хонуулахгүй, тэгш тэгээд нэг юм амьдруулна. Харин сүүлийн 28 жил хүн хөдөлмөрснийхөө хэрээр амьдрах зарчмаар явж байна. Хүн бүр хуулийн хүрээнд хүсснээ хийгээд ажиллаад ашиг хонжоо олж болно. Баяжих эрх боломж хиндж байгаа. Харин тэр эрхийг нь тэгш хангахад л төрийн удирдлага, бодлого чиглэдэг ардчилсан зарчим өнөөдөр үйлчилж байгаа. Ардчилсан үндсэн хуулийн энэ суурь зарчмыг хөндөж, үгүйсгсэн дээрх хуучин засгийн хууль, хуулийн заалт, түүнийг баримталж хувийн өмчөд халдсан засгийн газрын энэ үйлдэл үндсэн хуулийн цэцтээр очих нь тодорхой болчихлоо. Хуулийг зөрчиж, хууль мөрдүүлэх боломжгүй лээ. Өмнөх хэсэгт танд зөвхөн өнөөдөр болж байгаа үйл явдлын гадна талыг тайлбарлах гэж хичээлээ. Одоо шалтгааныг нь харъя. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал өнөөдөр эхэлсэн хэрэг биш. Олонний нүдэнд ил болсон анхны маргаан 1997 онд болж байлаа. Төрийн өмчийн хорооны дарга Отхүү тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн дарга Отхон бэлгийг солих шийдвэр гаргасан. Шалтгаан нь Эрдэнэт үйлдвэрийг тухайн үеийн төр засгийн удирдлагууд хувьдаа ашиглаж байгааг эсэргүүцсэн хэрэг. Отхон бэлэг агсан төрийн өмчийн хорооны даргын шийдвэрийг эсэргүүцэж ажиллаа өгөхгүй гэх үед Отхүү дарга хаалгыг нь эвдэн урж тамга тэмдгийг нь хурааж байсан. Тэр цагаас хойш энэ үйлдвэрийг тойрсон маргаан бүтэн 12 жил үргэлжиллээ. Хэрцээ үзэгч та нэг боддоо. Яагаад Эрдэнэт үйлдвэрийн удирдлага захиран зарцуулах эрх мэдлийн төлөө үеийн үед дарга нар маргалдаж тэмцэлцээр байсан байх нь вэ? Ард түмний төлөө юу? Эрдэнэт үйлдвэр тэр үеүүдэд 100% биднийх байгаагүй. Бидний эзэмшлийнхээ 51% ногдол ашгийг төсөвт төвлөрүүлж захиран зарцуулсаар л ирсэн. Тал нь манад байхад ийм асуудал үүсч байхад бүтнээрээ ирсэн энэ үед энэ зэргийн асуудалд игдээх нь аргагүй зэ. Төр бол бийд зүйл биш. Ялсан нам, нэр дэвшигч энэ төрийг бий болгодог. Төр бол хэн нэгэн бишээ гэсэн үг. Тийм болохоор төрийн өмч гэдэг бол тухайлсан эзэнгүй өмч. Ард түмний мэдлэл гэдэг нэртэй эрх баригчдын эзэмшлих байсаар ирсэн. Байсаар байх ч юм байна. Эрдэнэт гэх энэ баян үйлдвэрийн манад хамаарах баялаг улам нэмэгдсэн энэ үед түүнийг төр давахын тулд олонний дэмжлэг хэрэгтэй. Олонний дэмжлэг ямар нэг дайсныг эсэргүүцэх үед хүчтэй нэмэгддэг. Монголчууд дайсантай болж Монголын төр тэр дайсныг нь хэвлэл мэдээллийнхнийг байлцуулж байгаад баривчллаа. Монголын цагдаа хизээнээс баривчлах хүнийхээ нэрийг хаана байгааг нь хэвлэл мэдээллийнхэнд зарлаж байгаад сүр дулаантай баривчилдаг болчихоо. Ингэж баривчлахын зорилго юу вэ? Хэрсэн үзэгч та бодоорой. Эрүүгийн хэрэг үүсгэж баривчилсан хүмүүсийг нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хууль бус баривчилгаа байжээ гэд сулцгаж байгаа юм. Баривчлах хорих шаардлага алгал байна шүү дээ гэж шүүх үтсэн хэрэг. Тэр нь хамаагүй. Энэ хүмүүсийг олонний нүдэн дээр баривчлах нь л чухал байжээ гэсэн үг. Гэмт хэрэгтнүүдийг өмөөрлөө гэж та бодох хэрэггүй. Гин буруутай шүүхээр эзлэн тогтоогдоогүй хэнийг боловч бид гэмт хэрэгтэн гэж ялладаг ийм байдалд тасчхул эргээд бид өөрсдөө ч ийм байдалд орно гэдгийг та үргэлж санаарай. Одоо хамгийн гол нь үр дүн. Хүний бүхий л үйлдэл үр дүнгийн төлөө байдаг. Өнөөгийн засгийн газрын баримталж байгаа байр суурийг харвал Эрдэнэт үйлдвэрийн ард түмэнд өгөөжийг л улам өсгий гэдэг байгаа. Тэр нь ч зөв. Өр өгөөжийг өсгий гэдэг шийдвэр логикийн хувьд өр өгөөж муутай байх үед гарна. Тэгвэл Эрдэнэт өр өгөөж муутай байсан одоо ч тийм байгаа юу? 2016 онд Эрдэнэт үйлдвэр 27 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол 2017 онд 300 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Хэрүүл шууган болоод байгаа 49% Оросуудын мэдэлд бид төрийн мэдлийн 51%-аас ашиг авч байхад жилд 27 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байжээ. Одоо бидний хүсэж байгаачлан 49%-ийг төр мэдвэл энэ 27 тэрбум 2 дахин нэмэгдэж 54 тэрбум төгрөг болох учиртай. Нэг юмны л 2 тал шүү дээ. Гэтэл яагаад 49% дээр 273 тэрбум төгрөгийн ашигын зөрүү гарч 51%-ийн бидэнд өгдөг ногдол ашиг нь 49%-аас 5.3 дахин бага ашиг өгч байна вэ? Төсөвт очих ёстой мөнгө өөр тийшээ явдаг байжээ л гэсэн үг. Тэр бол хамгийн муу менежер гэдгийн хамгийн тод жишээ энэ. Гэтэл төр цаашид ер нь бүх баялгаа эзэмшинэ. Одоо байгаа хуулийн этгээдүүдээс хурааж авна. Ерөнхийлөгчийн таман газрын дарга ингэж түүхэн мэдээлэл хийлээ. Улсын төсвөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг түгээмэл дарах хэрэгтэй байна уу, нүүрс байна уу, одоо алт байна уу, зэс байна уу бүгдийг улсын мэдэл буцаан авах гэдэг утгатай зөвлөмж гаргасныг бол би хэлж болно. 49%-ийг хэн ямар аргаар яаж авсан хамгийн чухал асуудал биш. Хамгийн чухал асуудал бол монголчууд л хожих ёстой. Гэхдээ хожлын төлөө хууль зөрчих бол хожил биш. Гол нь хууль зөрчсөн эсхийг засгийн газар, хэн нэгэн сайд, хэвлэл мэдээллийн байгууллагууд тогтоодоггүй. Тийм эрхгүй, бас тийм боломжгүй. Харин хууль шүүхийн байгууллагыг баримт мэдээлэлээр хангах эрхтэй, бас үүрэгтэй. Юуны туханд хөрөлгүй сургаар бүгдийг ялдгаа одоо болохгүй бол хизээ нэг өдөр бид өөрсдөө хийгээгүй хэрэгийнхээ төлөө ял үүрдэг цаг ирнэ. Тийм цаг үеийг бид өөрсдөө авч ирэх гээд байна. TV6 телевиз, Улаанбаал хөтөлбөр, Эрдэнэ төлтөртэй холбоотой дээрх асуудал дээр аль нэг талыг баримтлаггүйгээр болж байгаа үйл явдлыг хөндлөнгөөс тайлбарлахыг хичээлээ. Хэвлэл мэдээлэл сэтгүүл зүй өөрөө эрхчлөө суурьтай, сайн дурын шинжтэй. Ардчлал эрхчлөөт нийгмийн сонголтоос ухрах үйлдэл хийж түүнийгэ үлгэрлэж уриалсан хэн бүхэнтэй Улаанбаал хуулийн хүрээнд сэтгүүл зүйн үндсэн зарчмаа баримтлан хатуу тэмцэх болно. Ардчлал хүний эрхчлөө гэдэг нь гэхдээ ардчилсан нам биш гэдгийг эцэст нь хэлье.